Хичээлийн сэдэв юу мэдэрсэн бэ? Хүүхдүүд ээ, мэдрэхүйн 5 эрхтэн ямар үүрэгтэй вэ? Бид ямар эрхтнээр хардаг вэ? Бата яраарай. Нүд, бид нүдэрээ хардаг. Чамд юу харагдаж байна? Би нүдэрээ нар харж байна. Тэр маш хурд тод харагдаж байна. Харин шүн болоход одод хардаг. Тэнгэрт сая одод түгхэд ямар сайхан харагддаг гэж санана. Цэлмэг тэнгэрт төвөх үйлсийг ч бас хардаг. Зам гарахдаа аюулгүй зорчихын тулд гэрлэн дохиогоо ч харна. Улаан зогс ногоон яваарэ. Харин гэрэл унтарсан үед бид юу ч харж чаддаггүй. Гэрлээ асаагаарэ. Баярлаа. Хүүхдүүдээ, тэгвэл бид ямар эрхтнээрээ сонсдог юм бол? Чих, бид чихээрээ сонсдог. Чихээрээ юу сонсдог вэ? Нами, жишээгээр тайлбарлаарай. Аяг цахилгааны чимээг, борооны шаагах чимээг. Бас дуу хөгжмөн сонсон. Энэ маш чанга сонсогдож байна шүү. Та нарт юу сонсогдож байна вэ? Тийм ээ, нохой уцах дуу. Өглөө цагныхаа сэрүүлгийг сонсож сэрдэг. Хүүхэд уйлах чимээг мөн чихээрээ сонсож байна. Тайширдаад өмнө Одоо амтлах мэдрэхүйн талаар ярилцъя. амтлах мэдрэхүйн эрхтэн бол хэл. Бид хэлээрээ амталдаг. Яаж мэдэрдэг вэ? Бата яраарай. Бүрийг идэж амтыг нь мэднэ. Үүнийг мэдээж хэл буюу амтлах эрхтний тусламжтайгаар мэдрэнэ. Амттай шүү. Өө, шоколад. Та нар шоколад идэх дуртай юу? Би л дуртай. Үнэхээр чихэрлэг. Харин нимбэг ямар амттай вэ? Тийм ээ, маш сэтгэлэн. Попкорны амт уу? Энэ попкорны амт давслаг юм байна. Нами, ямар эрхтний тусламжтайгаар мэдэрдэг вүлээ? Гар, бид гараараа, арьсаараа хурж тэмдэрч мэдэрдэг. Хүрээлэн байгаа зүйлсийг гараараа барьж хүртэхэд юу мэдрэгддэг вэ? Гараараа кактус сургамалт хүрээд гар юу мэдэрч байгааг үзцгээе. Йой, өргөстэй юм аа. Одоо гарын савн бариад үзье. Өө, усаа дунчглаа. Харин чулуу бол маш хатуу. Би бамбуушир тоглох туртай. Үнэхээр гоё. Учир нь барихад бас тэврэхэд зөөлөв. Та нар цасан хүн хийж үзсэн үү? Дidi, хүйтэн болохоор галд арчихлаа. Харин галд хурж болох болов уу? Болохгүй. Маш халуун. Үнэрлэх эрхтэн түүний үүргийн талаар мэдэж авцгаая. Хамар бол олон төрлийн үнэр мэдэрдэг үнэрлэх эрхтэн. Ямар үнэртэй вэ? Цэцэг үнэртэж байна. Ямар сайхан анхлам үнэр вэ? Ямар таагүй үнэр вэ? Дугаагаагүй юмс вэ штэ. Ингээд бид мэдрэхүйн 5 эрхтний үүргээ мэдэж авлаа. Баяртай.